За сайн байцгаана уу. Би Монгол Эколог компаниг үүсгэх захирал Болдоор гэж хүн байна. За үүсэд байгаа нөхцөл байдалтай уялдуулаад зарим нэг тайлбарыг өгье гэж бодлоо. За бид бүхэн өнгөрөх оны хавар туулын хурдны замын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ буюу суурь судалгааны ажлыг бол хийж гүйцэтгэсэн. За төлөв байдлын үнэлгээ маань байгаль орчны үнэлгээний тухай хуулийн 3.1-4, 4.1-2-т заасан хууль эрх зүйн үндслийн дагуу бид бүхэн холбогдох мэргэжилтэн судлаачид оролцож туулгын хурдны зам дагуух суурь нөхцөл байдлыг бол тодорхойлох ажлыг бол хийж гүйцэтгэсэн. За үнэлгээний ажил маань бол ерөнхийдөө альва төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө бол суурь судалгааг бол заавал хийлэгдэг. Тухайн төсөл үл хэрэгжих хэсгээс үл хамаарч хийгддэг ийм ажил байгаа. Бид бүхэн хууль журмын дагуу тухайн тайланг боловсруулж өгсөн. За үүний дараа бол ерөнхий үнэлгээний дүгнэлт, за наривчлсан үнэлгээний тайлан боловсруулах ажил бол хийгддэг. За наривчлсан үнэлгээний тайлан дээр бол тухайн төслийн болцшиг болон гол сөрөг нөлөөллийг тодорхойлж холбогдох зөвлөмж дүгнэлтийг бол гаргадаг. За мөн уур амьсгалын өөрчлөлтийн яамны үнэлгээний үндсэн зөвлөлийн хурлаар хилцэгдэж батлагддаг ийм ажил байгаамаа. За бид бүхэн төлөв байдлын үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэхдээ холбогдох эрдэмтэн судлаачдыг бол тухайн төсөлд хамтарч ажилласан. За гадуур сошиалор сэвэгдээд байгаа энэ хоёр нэр бүхий судлаач зөвлөх үд маань тухайн үед өнгөрөх оны хавар үнэлгээний суурь судалгааны ажил хийгдэж байгаа шатанд бол тухайн ажилд хамтарч ажиллахаар хилцэж зөвшөлдсөж явж ирсэн. За тэгээд тодорхой шалтгааны улмаас хоёр зөвлөхмөр нь бол тухайн ажилд бол оролцох боломжгүй учраас тухайн төсөлд оролцоогүй. За тэгээд бид бүхэн төлөв байдлынхаа үнэлгээг боловсруулад бол хүлээлгэж өгсөө. Урьдчилсан тайлангийн шатанд тухайн зөвлөхүүд маань бол орсон байгаа. Тэгээд төслийн эцсийн байдлаар тайлан хүлээлгэж өгөхөд бол нэр ус нь ороогүй. Тэгээд тухайн төлөв байдлын судалгааны нүүр хуудсыг та бүхэнд харуулчих. Нэр ус нь байхгүй байгаа. За тэгэхээр үнэлгээ судалгааны ажлыг бол ерөнхийдөө манай ард иргэд маань үнэн зөвөөр ойлгох хэрэгтэй. Бид бүхэн альва нэг уул уурхай, дид бүтэц, шугам байгууламж, үйлдвэрлэлийн үйлчлэгээний бүх төслүүдээр энэ ажил маань хууль эрх зүйн хүрээнд бол зайлшгүй хийгддэг. За тэгэхээр энэ суурь судалгааны ажил маань бас хийгдснээр тухайн төсөл цаашид байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ бол ер нь хэрэгжүүлж ажиллах тийм нөхцөл боломж бүрддэг. Тэгээд наривчлсан үнэлгээний тайлан ерөнхий үнэлгээний дүгнэлт гарах шатанд бол хийж хэрэгжүүлэх ажлуудыг бол наривчилж судалгааны ажлуудыг бол нэгтгэж үнэлэлт дүгнэлтээ гаргаж өгдөг ийм учиртай юм аа гэдгийг тайлбарлаж хэлхийг хүслээ.